За бүгдэнд энэ өдрийн мэнд LG Best Shop-ийн Life is Good podcast-ийн манай зочин хамарт LG бренди одоо Монгол дахь төлөвлөсчийн газрын инх жаргалах одоо хүмүүс маань NG гэдгээр сайн мэддэг те. Инх жаргалах маань ирсэн байна. За та бүхний бас танил болсон анхаа агч маань бас хүрэлцэн ирсэн байна. За ингээд NG ах маань бас мэдхгүй хүмүүс ч байгаа, мэддэг хүмүүс ч байгаа. Мэдхгүй хүмүүстэй бас өөрийгөө төвч өгөө тодорхой танилцуулъя те. За баг сая танилцуулчих болно шүү дээ. Маш танилцуулсан. Жохон дэлгэрэнгүй төгөл танилцсан. Миний нэр инх жаргал. За маш тавчханд бол төгссөн сургууль 4 хүүхэдтэй 4 мэрэгчлээ гэдэг шиг тий 14 жил LG-ийн төлөөлөгчийн газрын захирал гэдэг юм нэг ажлыг хийж байна. Тий Монгол тэгээд LG-ийн техник технологи дэвшилтэд техник технологиг Монголын За стоочлаараа бишгийн дундор ороод ирлээ. LG Best Shop дээр Black Friday эхэлсэн байна. Манх дээр зурагт хөрвөгч угаалгын машин тоос орогч гээд цүм хэмтэрсэн байна. Та бүхэн LG Best Shop-ыг зөрөөрэй. Манай хаяг 3-4 дэх орлын өргөө кинотеатрын замын эсрэгтэлд мөн та доор харагдаж байгаа вебсайтаар онлайнаар гэртээ захиалаад хөрвүүл авах боломжтой. Нэрээ эхнийх төхөөрөмжүүд AI химэл оюухан суурьтай байгаа шүү. хэрэглэгчтэй хүргэх энэ ажлыг хийж байгаа хүн байна да. Хэдэн жил хийчихвэ? 14 жил. Сүүлийн 14 жилийн Монголын одоо энэ цэглэгаан бараа одоо юу гэдгийг LG-ийн техник технологийн хөгжлийг маш сайн мэдж байгаа ийм сонирхолтой зочин байна өнөөдөр ирсэн байна. Тэгээ бүгдээрээ подкастаа бас subscribe дараад, лайк дараад үзцгээе. За, инх жаргалахаас хамгийн түрүүнд асуух асуулт. LG хаанаас эхэлвэ? LG яг ямар цэгээс эхэлв гэдэг асуултаар эхлэх зүг баг тий. Тэ яг гоо LG группийн тухай ярихын тулд Солонгосын түүхийн тухай товчхон ярих хэрэгтэй бол гэж бодчих тий. Тэгэхээр 1950-ад оны үед Солонгосын дайн дууссан. Бид нар бүгдээр мэддэг шүү дээ. Өлсгөлэн одоо ядуу гуйламжлал одоо эдийн засгийн хямрал гэл ингээл бүх юм тэр улсад байсан. За тэгээ ингээд юу болсон гэхээр цэргийн эргэлт болсон. Бидний нөгөө сайн мэддгээр нөгөө Пак Жон Хи гэдэг одоо энэ охин нь сүлд ерөнхийлөгч байж байгаа болов да тий. За энэ хүн бол цэргийн эргэлт хийгээд ингээд Солонгост одоо хөвсгөл хийсэн. Тэгээ мань нөхөр ердөөсөө гарч ирээд энэ Солонгос улсыг хөдөө аж ахуйн одоо суур хөгжилтэй орноос ийм эдийн засгийн тэргүүлэгч орн болох хэрэгтэй гэдэг ийм маш том зорилго тавьж ажилласан байдаг юм билээ зүгээр түүхийн харахад. Тэгэхээр мань нөхөр юу хийсэн бэ гэхээр нэг ийм хөгжлийн 4 үе шат гэдэг 5 жилийн хугацаатай юм 10 жилийн хугацаатай юм хөгжлийн шатуудыг ингээд боловсруулсан байгаа байхгүй тийм. Тэгэхээр мань нөхөр эхнийхэн төлөвлөгөөг яасан бэ гэхээр энэ хөнгөн үйлдвэрлэл экспортын бүтцийг бий болгоё гэдэг ингээд зорьсон байна. Тэгээд энэнийх хүрээнд ингээд 1960 оноос хойш үндэсний томоохон компаниудыг байгуулах хэрэгтэй байна. Эдрийг дэмжих хэрэгтэй байна. Тэгээ байгуулагчнуудын дэмжиж. Ер нь бол хөгжлийнх нь зорилго нь юундаа байсан бэхээр импортлогч орн биш экспортлогч орн болгоё гэдэг. Технологи эзэн байя гэдгийг санаа байсан юм шиг. Тэгээ манай нөхөр зүгээр түүхийг ингээд уншиж хахад хамгийн одоо жишээлбэл тэр хүнээс гарсан зөв шийдвэр нь юу байсан бэ гэж бодохоор гадаадын хөрөнгө оруулалтыг үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдтэй хөнгөлөлтөй нөхцлөөр олгох. Доторын хөнгөлөлт идэвхжүүлэх замаар дотоодын компаниудыг хүчрхжүүлж авсан. За одоо ингээд нөгөө бидний хамгийн сайн мэддгээр SK, LG, Hyundai гэдэг компаниуд байна. Одоо солонгосоор бол Chagbol гэж нэрлэдэг те. Одоо ихэнхдээ гэр бүлийн одоо суурьтай томоохон үйлдвэрлэгч компаниуд байхгүй те. Тэгэхээр эдрийг хөгжүүлье, эдрээрээ дамжуулаад экспортыг нэмэгдүүлье, ажлын байрыг нэмэгдүүлье, үйлдвэрлэгч орн болё гэдэг ийм юм явсан. За манай нөхрийн хоёр дахь хийсэн юм юу вэ гэхээр хоёр дахь үе шат нь юу байсан бэхээр ердөөсөө химийн үйлдвэрлэл, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй юм. Тэ? Энэ бол ердөөсөө гайхамшигтай том одоо хөгжлийг авчирсан үе шат юм шиг Солонгосын. За ингээ гуравт нь юу хийсэн бэ гэхээр манай нөхөр ердөөсөө эрчим хүчний хараа тус байдалтай болох хэрэгтэй байна. Барилга, гангийн үйлдвэрлэл, машин үйлдвэрлэл орох хэрэгтэй байна. Тэгэхээр энэ бүхний ардталд бол дөрөв дэх хөгжлөө мань хөр тодорхойлсон дөрөв дэх үе шүү дээ. Тэр нь юу байсан бэ гэхээр технологийн хөгжлөг. Тэгэхээр технологийн эзэмшигч байж дэлхийд экспортер ноёлно гэдгийг мань аягуулсан олж ирсэн. Тэгэхээр ийм чухал суурин дээрээс одоо өнөөдрийн бидний мэдж байгаа одоо LG Electronics компани те SK гэдэг юм Hyundai гэдэг компаниуд
Life is Good podcast-ийн дэмжигчээр Титэн Music Store Түмэн Молын 5 давхарт байрлаж байгаа. Одоо хөлдрөө зогссон. Миний одоо буруу ойлгоогүй бол ээлжи бол одоо энэ цахилгаан барааны юун дээр хамгийн ихнийх Солонгос. Яг үнэ. Түүхэндээ юм байгаа шүү дээ. 1958 онд LG Electronics чинь Gold Star гэдэг нэртэй байгуулагдаад. Тий. Тэгээд 80 онд шүү дээ. Солонгосоос хамгийн анх хөлийн чандад компани байгуулсан, үйлдвэрээ байгуулж чадсан компани чинь LG Electronics. Америкт одоо Солонгосоос хамгийн анх гараад тэнд Америкт LG Electronics-ийн үйлдвэрийг байгуулжсэн компани. Тэгэхээр энэ юу авчирсан бэ гэхээр Made in Korea буюу нөгөө Солонгост үйлдвэрлэв гэдэг тэр чанарын стандартыг Азад тэргүүлдэг чанарын стандартыг дэлхийд гаргаж ирсэн. Ийм хувьсгал واخгүй. Тэгэхээр энэ бол хамгийн түрүүнд LG Electronics байсан. Тэгээ монголчууд угаасаа LG мэдэн шүү дээ, тий. Бид нар бол LG их дээр сэргэлсэн шүү дээ. 90 онд л ихэд 5 богд групп, тий. Lucky Star-ыг оруулж ирээд. Одоо хүн болгоно Lucky Star гэж одоо мэдхгүй юм баг, тий. За тэгэл тэрний араас Gold Star гэж телевиз орж ирээл. Айл болгон баг гэртээ тавиал. Тэгэхээр энэ бол нөгөө экспортын баримжаатай эдийн засгийн хөгжлийнх нь тэр тухайн орных нь хөгжлийнх нь нөгөө үр нөлөө нь манад ирж байгаа хэлбэр нөх. Яг хоо 60 онд эхэлсэн юм 90 онд орж ирсэн байна. Энэ тийм хол юм шиг боловч энэ хугацаанд яасан гэхээр нөгөө Солонгос улс бар улс хөгжүүлсэн тий. Бид нар бар гэдэг чинь эдийн засгийн хөгжлийн бар. Яг хоо ямар нэгэн бизнес ч гэх юм уу ямар нэгэн компани эхлэхдээ шууд пуужинчдгүй байх. Тэгэхээр бас ээлжид эхэлж явах цаг тухайд бас тулгарч исэн цаад бэрхшээлүүд юу байсан бол тэрийг яаж даван туулжсэн бол шууд чигээрээ бол пуужиндаг байх. Мэдээж эн чинь нэгэнт үйлдвэрлэгч компани учраас маш их одоо бүтээгдэхүүн хөгжлөөр анхаарах шаардлага гарсан. Одоо энэ LG Electronics компаниг үүсгэн байгуулагч Q гэж хүн байна л да. Q-гийн гэр бүл гэдэг. Тэгээ мань нөхрийн нэг хэлсэн үг гэдэг байхгүй. Үйлдвэрлэлээс гарч байгаа 99 бүтээгдэхүүн одоо 100 бүтээгдэхүүний нэг нь дефекттэй буюу эвдрэлтэй айсгүй бол ямар нэгэн хэлбэрээр гажигтай гэж онцлогдвол үлдсэн 99 шалга гэдэг зарчим. Хяндагийн зарчим шиг өгсөн шүү дээ. Тий, энэ бол юу вэ гэхээр эрдөөсөө хэрэглэгч хаа юм а гэдгийг л хэлж байгаа. Тэгэхээр хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг түүний хэрэглээнд шаардж байгаа тавьж байгаа стандартыг бий болгохын тулд бүтээгдэхүүний чанар өөрөө сайн байх хэрэгтэй. Тэгэхээр саяны асуулт тэгж байгаа. Үйлдвэрлэгчийн хувьд амар том челленж болсон. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг нь хамгийн том челленж шүү дээ. Тэгэхээр LG юу хийсэн гэхээр ердөөсөө бүтээгдэхүүн хөгжлийн төв гэдэг нэг байгуулсан. R&D центр гэж хэлдэг тийм. Тэгээ тийм ч учраас өнөөдөр одоо технологийн зах зээл дээр их патентыг LG хийсэн шүү дээ. Жишээлбэл одоо бидний хамгийн сайн мэддэг одоо энэ 5 богд LG base chop зарж байгаа OLED телевиз тий. OLED л ерөөсөө OLED ч ерөөсөө LG-ийн технологи шүү дээ. Сүүлд одоо манай өрсөлдөгч компаниуд авж जैन тий. Одоо Sony жишээлбэл бас ингээд авж जैन тий. Энэ ягаад гэвэл хэрэглэгчдэд очих ёстой технологи. Тэрнээс технологиг эзэмшчихэд хүнд ч өгөхгүй байх гэдэг бол өөрөө бас харуулсантай. Сонирхолтой асуулт болсон явж ирлээ. Тэрийг зардаг гэсэн үг одоо өөр технологи. Тий. Яг хоо LG Electronics гэхэр хүн болгонд нэг л юм бодоод та тий. Ингээл зураг төлөвлөл, хөргөж үйлдвэрлэл, угаалгын машин үйлдвэрлэл зараад идэх гэж үгүй. Бид нар бол технологи үйлдвэрлэгч компани байхгүй. Буюу технологиг дандаа 5-10 жилийн өмнөх технологиг төрүүлж үйлдвэрлээд бэлтжихэд. Тэгээд тэрийг худалдаанд гаргаж тавьдаг л байхгүй. Тэгэхээр LG өөрөө дангаараа бүгдэнд нь энэ сайн технологиг түгээж дийлэхгүй шүү дээ. Дэлхийд одоо жишээлбэл 8 тэрбум хэрэглэгч байлаа гэж бодъё тий. Тэгэхээр тэрэнд LG яадаг юм аа за нэг 4 тэрбумд нь хүрчихэд 3 тэрбумын зах зээл үлдээд байна цаана тий. Зөвхөн ингээд бодоход. Тэгэхээр тэрийг бусад одоо жишээлбэл үйлдвэрлэгч компаниудаар дамжуулж түгээх технологиг түгээх бас юм чинь бас их чухал ажил байхгүй хийж байна тий. Жишээлбэл хамгийн энгийн жишээ шүү дээ. Одоо бидний барьдаг iPhone гэж утасны дэлгэц жишээлбэл сүүлийн загваруудаас үлдээд болж байна. Тий 14-өөс хойш үлдээд болсон шүү дээ. Тэгэхээр Apple-ийн одоо компьютерийн дэлгэц, лаптопны дэлгэц энэ чинь үлдээд шүү дээ. Тэгэхээр энэ бол LG Display гэдэг компани дээр нь үйлдвэрлэдэг байна. Тэгээд нөгөө айлуудаа ингээд зардаг.
Энэ бол бас айгуу сонирхолтой. Анх удаа сонсч байгаа зүйл шүү дээ. Хөрөгчөн дээр бас нэг юм байгаа шүү дээ. Нөгөө шугамн компрессор гэж технологи байна тий. Тэрийг бол жишээлбэл бас LG патент эзэмшиж байгаа. Тэгээд тэр технологио бусдад одоо жишээлбэл бодолтон борлуулж тий. Эцсийн бүлэгт бид нар янз янзын нэрээр хүлээж аваад байгаа байхгүй тэрийг. За буцаад сэдвлүүгөө ороход бол одоо за ингээд компани маань усаа түрүүний мэдэж чинь хамгийн ихний цэглэн бараач одоо радио байсан байдаг лөө. Хамгийн анхных нь 58 онд Gold Star байгуулагдаад 59 онд хамгийн анх радио хийж байсан. Тэгэхээр радио хийх түүхэн өөрөө хүртэл их сонирхолтой семикондукторыг ер нь эхлэн л дээ. Энэ радио бол тухайн үед мэдээлэл дамжуулах хамгийн хурдан арга байсан байна. Энд чинь төр засгийн бодлогоо ингээд ард иргэдэд хүрэхэд бол гараад гүгэд орилохгүй тодорхой шүү дээ. Тэгэхээр энийг яаж айл болгонд оруулах уу гэдэг чинь айгүй чухал. Тийм учраас радиогоор эхэлсэн байдаг. Радио үйлдвэрлээд маш ихээр тараасан. За ингээд 65 онд анхны хөрөгчийг үйлдвэрлэсэн байдаг. Солонгост тий LG өөрөө. 66 онд өнгөт телевизээр үйлдвэрлэсэн. За ингээд 68 онд 2 жилийн дараа кондишн уу агаар чөлөөт үйлдвэрлэсэн. За ингээд тэрнээс одоо ахаад 2 жилийн дараа хамгийн анхны гар утас 1970 онд гар утас үйлдвэрлэсэн LG. За ингээд явж хагаад 78 онд бидний нөгөө хилж заншнаа нөгөө пэч богино долгионы 100 үйлдвэрлэсэн тий. Энэ мэдчлээ ингээд маш олон бүтээгдэхүүнийг араас нь 2 жилийн такттай ингээд гаргадаг. Тэгэхээр энэ 2 жилийн такттай шинэ бүтээгдэхүүн гаргадаг энэ уламжлал өнөөдрийг хүртэл хэлж татгалзсан. Байнга шинэ юм гарч идэг. Тийм учраас хэрэглэгч хизээч LG-ийн бараагаас уйддаг. Одоо уйдах тийм зав гарддаг. Ягаад гэвэл урдныхын технологиг хэрэглээд дуусчаад дараагийнхын сайн технологи гарч ирээд дараагийнх нь авч лээ. Ийм учиртай. Life is Good podcast-ийн дэмжигчээр Титэн Music Store Түмэн Молын 5 дахь хүрт байлж байгаа. За тэгэд энэ жаз эхлээс асуухад юу манайх бол бид нар бас эхний подкастн дээр ярьсан. Манайх бол LG-г анх эхлээд угаалгын машинаар хэрэглэсэн. Одоо манай угаалгын машин 12 жил болж байгаа хаа. Тэгэхээр ер нь Монгол ер нь анх эхлээд хизээ орж ирсэн юм болоо. Би одоо тэр үед нь авчуу. Нэг бол угаасаа байсан юм уу? Ямар ч үзэж харж энэ автомат машиныг аваад одоо 12 жил гээд үнэхээр сайн нормал ажиллаж байгаа. Би LG-д ажилд ороод 2011 оны 4 сарын 10-нд ажилд орж ирсэн. За. Ингээд ороход байна штэ LG-ийн жилийн борлуулалт $700,000 байсан. Монголд. Тийм Монголд. За. За тэгэхэд бол юу байсан бэ гэхээр нэг хоёр дилерээр LG-ийн бараа бүтээгдэхүүн зарагдж исэн. Гэхдээ энэ нь албан ёсны биш байсан. Тэгэхээр яах вэ гэхээр одоо юу гэж бодох вэ гэхээр LG-ийн Монгол дахь албан ёсны үйл ажиллагаа явуулсан жилийг 2011 оны 4 сарын одоо намайг орсноос хойш албан ёсны болсон л гэсэн үг. Тийм. За энэс хойш одоо бид нар зах зээл дээр бас одоо жишээл угаалгын машины зах зээл дээр бид нар номер 1 байна тий. Side by side гэж хэлдэг те бид нар хоёр алгатай өргөж номер 1 байна. Агаар хөргөлтийн систем номер 1-тэй явж байгаа гэх мэт. Тэгэхээр түрүүн би бас нэг сайн нэг юм гоё юм анзаарлаа. За. Өлөдлөгийн зах зээлийн судалгаа хийгээд жоохон сонирхгүй юу? Тэгээ ингээд нөгөө өлөдлөгийн зах зээл чинь түрээслэг болон худалдаа авах гэсэн хоёр хөл юм явж байгаа шүү дээ тий. Тэгээ ингээд түрээслж байгаа үнэтэй хаус, байшин, барилгын юмнуудыг хараад ингээд явахаар нөгөө тодорхой хэмжээнд тогтцол хийцэн. Тодорхой хэмжээр галтгоон бэлэн болсон юмнууд байт юм байл та. Тийм. Энэ өнгөл хийгээл хүмүүс чинь бэлэн болгоод түрээсдэг юм байна шүү дээ. Тавилгатай мэл. Тэгээ миний үдсэн 10 зарын 9 нь LG-ийн хөрөгчтэй байсан. 9 нь LG-ийн угаалгын машинтай байсан шүү дээ. Тэгээд би бодсон байхгүй энэ сайн энэ хэрэглэгчийн итгэлийг олсон байна LG тий. Нэр шүүрэн чинь. Шалтгаан нь юу вэ гэхээр эргээд бодохоор яг таны хэлж байгаа зүг байхгүй юу? 12 жилийн өмнө авсан угаалгын машин эвдрээгүй байна гэдэг чинь нөгөө миний түрүүн ярьсан 100 бүтээгдэхүүний нэг нь нэвтрэлтэй бол 99-ийн шалга гэдэг чинь байна. Чанар ийм сайн учраас өнөөдөр хүртэл танад ажиллаад байгаа юм шүү дээ. Тийм зүг зүгээр ажиллаж болохоор тэр чинь шалтгаан алга. Тийм. Загвар дизайн хоцорж байгаа юм алга. Тэгээд дээр нь угаалгын одоо тэр процесс хэвийн байна. Тэгэхээр ч одоо бүр уул ингээ нүүрэн дээр 10 жилийн баталгаатай бичсэн л байлээ л дээ. Тэгээд би одоо 10 жил хортой солих хэвээр юм уу? Энд ч одоо хэвийн ажиллаж байгаа зүйл ч одоо яаж эхний подкаст дээр бид тэгж ярьсан юм би. Одоо тэгээд сүүлийн технологитой угаалгын машинд бүр AIDD буюу химэл оюухан зориулсан хамгийн дэвшилт технологиор ажиллаж байгаа угаалгын машин байна. Хэтэл нөгөө хэрэглэгч миний угаалгын машин эвдэх болоогүй байна гэдэг нэг тийм яриа болорно. Тий. Яг хөө ийм штэ. Би зүгээр ингээд одоо 14 жилийг эргээд ингээ харахад
Монголын хэрэглэгч, Монголын худалдаа авагчдын технологид хандж байгаа хандлага нь бусад орныхоос жоох өөр. Монгол худалдаа авагч яадаг вэ гэхээр технологи маш өндөр мэдрэмжтэй. Яадаг вэ гэхээр жишээлбэл нэг айл зурагт аваад солих хугацаа, угаалгын машин аваад солих хугацаа, телевиз аваад одоо юу хөрөгч аваад солих хугацаа гэж байна л да. Улс болгонд өөр байгаа байхгүй юу? Жишээлбэл Германд яадаг вэ гэхээр зурагт аваад 20 жилд нэг солих гэдэг юм. Тэ? Японд 10 жилд нэг сольдог гэдэг юм. Гэтэл Монгол худалдаа авахч яазлаг байна. Технологи маш өндөр мэдрэмжтэй учраас хамгийн түрүүнд гарч ирсэн технологи авахыг хэрэгэлцдэг. Ялангуяа гар утсан дээр харагддаг бах тий. Ялангуяа гар утсан дээр тий. Яг энэ шигээ одоо зурагтыг бас яг тийм бас. 2 жил 3 жил болоод айлууд зурагт нь ажиллаж байгаа ч гэсэн сольдог. За энэ нь бол юутай холбоотой гэхээр тухайн хэрэглэгчийн нөгөө сонирхлоос үл хамааран технологийн хөгжил нь тухайн хэрэглэгчийг өөрийг нь солихыг шаарддаг. Зөв. Тэ? Жишээлбэл юу гэдэг юм аа зурагтаа одоо жишээл бүр дээр үед одоо бид нар чинь гар утаснасаа зурагт руугаа жишээл яаж холбдог байсан. Тэ? Кабелар ч юм уу. Бараг зарим холбох боломжгүй байлаа шүү дээ. Одоо бол дурын хүн зураг жоохон 3 настай хөлт дисплей шир хийж шүү дээ. Тэ? Энэ шиг одоо жишээлбэл зурагттайгаа ярьдаг болж байгаа. Зөв. Тийм үү? Одоо жишээлбэл LG-бээс чопод зарж байгаа 25 оны загварууд жишээлбэл удирдлагын дээр дарж байгаа л хэлэхэд AI өөрөө миний хайж байгаа бүх сувгуудыг зөвхөн нэрийг хэлэхэд тэр өмнөдөө холбоотой бүх мэдээлэл гаргаж өгч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ технологийн хөгжил нь хэрэглэгчийг их хөтлж байна. Нөгөө талаа Монголын хэрэглэгчид өөрсдөө бусад орны хэрэглэгчийг бодвол их тийм технологийн мэдрэмжтэй. Үндсэндээ маш сайн судалгаа хийдэг аливаа авахаас өмнө. Тэгэхээр Монгол хүний ийм сониучсан байгаа тийм цаана. Сониучсан байна. Нэр тийм шүү. Манай чинь юу ТV-гээ баг 3 муу солисон баха 3 дахь солисон. Гэтэ эвдэрж байгаагүй л дөнгөө. Одоо муухай. Хөрөгч бол нөгөө хоёр хаалгатай байсныг томруулаад юу bottom freezer байсныг нь томруулаад хоёр хаалгатай ингэ сайзыг томруулсан. Тэгээ тэрний өмнөх нэрэл бас ээлж ирсэн. Яагаад ээлжийг авснаас санахгүй байна зүгээр. Бодвол одоо асууж байгаа л нөгөө харилцагчийн зөвлөхөөс нь асууж байгаа энэ сайн маань хэрэг л авсан байх. Тэр нь яг нь ээлжигийн одоо awareness хийж байгаа маркетинг гэдэг юм. Тэр маш сайн байсан болохоор л өнөөдөр энэ төвшөнд физтэй монголчдэр байгаа. Бас нэг талаасаа. Ерхэд бол одоо жоох хүүхч яаж мэлжиг. Би одоо жоохон багтаас л ээлжиг мэддэг байсан надад шүү дээ. Баруун дөрвөн замын хаана л нэг ээлжигийн лого байд. Тэр бол нөх олон утсаа. Тэгээд ямар сандаа нөгөө дараа нь яг өөрөө ингээд нэлээд удаан байр төрөлж явж байгаад 3 жилийн өмнө яг өөрийн гэсэн орон сууцтай болоод тэгээд нөгөө цахилгаан бараа авах шаардлага гарсан. Тэгээд битүү хэлж явсан. Тэр нэг юм бас байдаг юм шиг. Тэр нэг юм чинь ээлжийн мэлжиг мэдэхгүй шүү дээ. Яг ингээд гүн гүнзгий мэдэхгүй. Гэхдээ ээлжийн сайн гэсэн бодол ерөөсөө байдаг. Нөгөө энэ бодол чинь гинт үүсдэггүй юм л да. Дам нөлөөлөлөөс үүсч байдаг. Жишээлбэл эргэн тойрон чинь ээлжийг сонсчихсан байгаа даа шүү дээ. Аск бол нүдэнд чи өртөөд байдаг те. Аск бол юу гэдэг юм байгаа амн одоо жишээлбэл яриа те. Ингээд тэрнээс их нөлөөлдөг те. Хамгийн чухал юм юу гэхээр нийгэмд ээлжийг хэрэглээд өвцсөн хүн өөр брэнд сонгох магадлал нь ер нь бага. Ээлжигээл аваад. Тэрээс гол шалтгаан технологийн оргил үүд юм биш. Загварууд нь байнга технологи хамгийн сүүлийн юм шиг гэж. Тэр бас өмнө хэрэглэж болсон байт юм биш. Тэр мэдсэн учраас дахиад солид юм биш. Яг үнэ. Тий, яг үнэ. Жишээлбэл нэг хүн би ингээд аль болох ингээд ялангуяа оргил худалдааны үеэр дэлгүүрүүд дээр очиж өөрөө борлуулалтын дээр зогсох дуртай байхгүй юу? Тэгжээш нөгөө хэрэглэгч хүм яг юу үсээд байгаа юм те. Хэрэглэгчийн худалдаа авах шалтгаан нь юу байна? Юуг онцож авдаг юм байна? Яагаад энийг сонгодог юм бэ гэдгийг олж мэдхийн тулд ингээд ажиллаж үздэг байхгүй юу? Наадхан дээр чи шууд хөгжлүүлээ таны яриаг ингээд хөгжлүүлчих. Тэрний юу гэхээр тэгвэл ээлжигийн философи нь яг юу? ээлжигийн философи маш энгийн. Маш энгийн. Философи гэхээр хүмүүс амар том юм боддог. Их том гэж үгүй маш энгийн. Ээлжигийн философи нэгдүгürt хүн хэрэглэгчд хамгийн ая тухтай хэрэгцээтэй эвтэй хэрэгцээг нь хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Хоёрдугаар энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа, сэдэж байгаа, бодож байгаа ээлжигийн ажиллаж чад. Хүн төвтэй гэсэн. Тэ? Гуравдугаар энэ бүтээгдэхүүний чанар. Эсвэл гурван юм. Хамгийн суурин хүн. Бидний үйлдвэрлэж байгаа юм болгон хүний төлөө байх ёстой. Хэрэглэгч төвтэй хүн төвтэй. Тэрнээс бид нар жишээлбэл тийм учраас бид нар ярьдаг байхгүй. Бид нар бүтээгдэхүүн зардаг юм аа, бид нар технологи зардаг юм аа. Бид нар танд хэрэгтэй юмыг зардаг юм аа. Гэтэл зарим одоо зүйлүүд бол брэнд зардаг. Тэ?
Зарим сонсоод брэнд зардаг. Бид нар хийзэж брэнд зардаг. За тэгээд анзаарсан бол одоо жишээлбэл зөвөр энд ярьж болж байгааг үгүй те. Бидний маркетингийн арга барил бас жоохон өөр. Жишээлбэл нэгж бүтээгдэхүүнд ногдох маркетингийн зардал гэдэг юм харьцангуй суулгахгүй байх хичээдэг. Энэ юу гэхээр хүн өөрөө хэрэгжилж үзээ тэрийг авдаг энэ дадлал руу оруулах гэж хичээдэг. Тийм ч учраас гудамжин та нар ээлжигийн билборд нэх олон харахгүй байх гэж бодож байна. Тийм баас. Ингээл байшин болгон дээр нэг юм хадаагүй байгаас тийм. Бид нар энэс бол жоохон татчихсан. Би тэгвэл бас яг энэ дээр яг аюу тань дээр ингээ асуухад яг танаас яг асуулт юм шиг санагдлаа. Бид нар одоо дараагийн ингээд манад гэрт ч одоо зөвхөн ингээд юм угаалгамж өргөчнөөс гадна электро мараад байгаа шүү дээ. Би дараагийн бүтээгдэхүүнээ яагаад ээлжийг авах хэрэгтэй вэ? Та нэг юм хамгийн энгийнээр ээлжийг авахд бол чи одоо сайн технологи мэдэрх юм байна. Тэрнээс гадна ингээд юм ойр зүр энгийн хэрэгцээ мэдэрх юм. Өөр дахиад өөр сонголт юу байна? Яагаад ээлжийг? Ингээд л одоо нэг пэйж авахд чи ээлжийг сонгож явах хэрэгтэй. Яагаад гэвэл наацхан нэг юм хүзүүл юм да. Энийг бол биш дээ. Одоо энийг ярихаар нэг юм бүтээгдэхүүн рекламц юм шиг юм болно. Гэхдээ зүгээр ганц хоёр жишээ дурд. Би бол salesman тий. Би бол нөгөө жишээлбэл юу биш л дээ. Одоо маркетингийн хүн биш дээ. Энд чинь бас өөр мэрэгжил шүү дээ тий. Зүгээр миний хүмүүст хэлэх одоо борлуулалтын дээр зогсож байгаа хэлдэг юм юу вэ гэхээр жишээлбэл пэйж асуулаа шүү дээ. Хамгийн жигд одоо халаалтыг ээлж хийдэг. Жишээлбэл маш энгийн жишээ. Одоо бид нар ингээд нэг хоол аачаал пэйжин тэгэл халаадаг тий. Тэгэнгүүт хоолны маань гадна тал нь халтсан сэрэдэл доторхын нохоор хүйтэн байгаа дээ тий. Ээлж тийм баг. Жигд халаалт тий. Пэйжний бас нэг төвхтэй юм цэвэрлэгээ байдаг тий. Ингээд халж байгаа юм чинь ингээд өсөрч мөсрээ. Тэрийг цэвэрлэхэд айгүй хэцүү байдаг. Тэгэхэд бол easy to clean одоо цэвэрлэхэд айгүй энгийн тийм тусгай давхрахтай байх жишээтэй тий. За пэйжин дээр угаалгын машин дээр жишээлбэл direct drive мотор гэж байна тий. Одоо жишээлбэл угаалгынхаа хүрдний арталт манай мотор байрчдаг учраас бусад энгийн угаалгын машин шиг одоо савлгаа чичиргээ байхгүй төвчмээ багтал гэж. Нэг энэ хамгийн ихний тий. Хоёр дахь юм бол нөгөө AI function тий. Одоо жишээлбэл дотор нь би ийм төрлийн давуу хийчлээ шүү гэж хэлэхэд болж байгаа байхгүй. Үлдснийг нь тэр машин хийж байгаа байхгүй. Хэдэн килограммын юу юм те ингээд танил. Тэгээ хэдэн төрлийн угаалгаар одоо жишээлбэл direct drive моторын давуу тал биднэрт юу авчирсан бэ гэхээр одоо 6 төрлийн хөдөлгөөнийг боломжтой болгосон байхгүй. Буюу хагас эргэх, бүтэн эргэх, баруун зүүн эргэх шиг юм ба те одоо жижиг гэдэг юм те. Гэтэл уламжилт угаалгын машинууд яадаг вэхээр моторонд ороо угаалгын хүртэн тусдаа энэ хоёрыг хооронд хосмон элементтэй тэгээд нөгөө ингээл эргэлдэн штэ тэгэхээр хүн өндөр дугууны систем шиг өсөн штэ тэгэхээр үгүй одоо тийм штэ бусад угаалгын машинууд бүгдээрээ л тийм штэ манайх л одоо угаалгын хүртний арталтай мотортой байхгүй тийм учраас хүндийн төв шилжих үйлдэл байхгүй дуу чичиргээ хоёр хизээ үүсдэг вэхээр хүндийн төв шилжснээс болж чичиргээ үүсэж нөгөө эрмэнч сулраа гэдэг одоо ийм юмнууд байна. За тийм биш үү. Манай чинь галт туганд ингээд нөгөө угаалгын машин холбогдсон. Ямар нэгэн чичиргээ юу байх бол яг л мэдтгэл өстой. Нэрээстэй тийм байхгүй шүү дээ. Яг үнэ. За зурагтан дээр одоо нэгэн дээрс ахта зурагтаас ярих байна. Зурагтан дээр бол ингэж байна шүү дээ. Би хүмүүс аягүй их хэлэх дуртай юм болохоор нөгөө true color тий одоо бодит өнгө. Жишээлбэл үндсэндээ зурагтай чинь нэг улаан ногоон цэнхэрэг 3 өнгөл үсгэж шүү дээ тий. Тэгэхээр бусад одоо жишээлбэл брэндүүд яадаг вэхээр жишээлбэл нөгөө өсгөгчтэй, өнгө өсгөгчтэй. Тэгээ жишээлбэл LG-ийн зурагтаар би 90 минутын хөлбөмбөг үсгэд миний нүд ядрахгүй. Жишээлбэл миний эрүүл мэндийн төлөө хийгдсэн технологи байхгүй. Ямар нэгэн байдлаар хүчтгсэн, тодтгсон тийм функц байхгүй. Бага өнгө нь өөрөө тийм тод. Жишээлбэл тэг ингэх жишээ. За тэгэл одоо яриул их зөндөө олон юм байна. Тийм учраас зүгээр LG-ийн бүтээгдэхүүнийг авсан хүн дараагийн одоо сонголтын дээр LG-г авдаг гэдэгт бол 100. Гэтэ миний амьдрал ч өөрөө тэр чигээр их сайн электроникстай холбоотой шүү дээ. Зүгээр сонирхолтой түүх байж магадгүй. Би 98 онд их сургуулийн 3 дугаар курс төгсчөө 100 ямар ажил хийдэм бэлээ гэж бодож байгаад номин дээр очиод баяр сайхан захирал номингийн захирлээс ном электроникс. Тэгээд манай ээж баяр сайхан захирлын хүүхдүүдийг эмчилдэг байсан байхгүй. Тэгээд би ээжтэй л би ажил хиймээр байна. Тэгээд гэсэн чи ээж
би баяр сайхан захиралд нэг хэлж үзье гэдэг. Тэгээ би баяр сайхан захирал дээр очисон чинь бид нар Эрдэнэтэд салбар нэг гэж байгаа чи ингээд яв гэд. Тэгээд би тухайд надтай нэг 3 ганцар гэдэг нэг ах байсан. Тэгээ бид нар Эрдэнэтэд анх салбар нээгээд тэгээд би электрониксын тэр салбарт ер нь анх тэгж худалдагчаар ойтон багтаа ажиллаж байсан. Эрдэнэтэд салбар нээгээд их сонин тэгж явж байхдаа би их хүчтэй танилцсан. Тэгээд би чинь Германд очоод 10 гаруй жил амьдарчаад эргэж ирээд ажиллаж байгаа би буцаа дахиад яагаад ч электроникс энэ бизнес руу орчиж байгаа. Одоо ингээд миний амьдрал энэ электрониксээс салахгүй ингээд явж байна. Гэхдээ би танаас нэг зүйл аяг сонирхмаар санагдлаа. Одоо биотехнологич хүн борлуулагч болоход ингээ хувь хүний өөрийн юм сонирхогч зан аяг чухал болсон баг. Хоёрдугаар тайм борлуулагч хүнд байх ёстой нэг хоёр ч юм уу нэг ийм л байвал борлуулагч хүн болчт юм да гэдэг юм юу хэлэх вэ? Та өөрийнхөө хувийнхаа зүйлээсээ нөгөө надад их ийм тус олсон даа гэмээр түрүүн хэлсэн шүү дээ нөгөө Эрдэнэтэд салбар нэхэд очиж ажилласан гэх тээ номонд тэгж хахад би төрүүлсэн шүү дээ их нэртэйгээ танилцсан гэдэг. Тэгэхэд яг тэр үед манад нэг юм худалдаа авахч ирдэг байсан. За. Нэг юм настай өвөө одоо бодоход нэг 50 гарантай л байсан юм уу та 60 дөнгөж хүрчихэл байсан юм уу. Тэгээ тэр өвөө ингээд манай дэлгүүрт орж ирэхээр ингээд нэг нүднийхээ шил нь ингээд нэг юм жоохон эвдэрсэн. Тэгээд нүдний шилээ гаргаж ир зүгэл ингээд юм болгоныг шалгадаг. Авах гэж байгаа бараа болгоныг үздэг. Эрэг боол толгоныг биднээс асуудаг. Тэгээд тэр өвгөн орж ирэхээр биднийг аягүй их шахдаг, шаарддаг. Тэгээд тэр өвгөн гараад бүр тэр өвгөний ингээд орж ирж байгааг нь хараад борлуулагч бид нар хоорондоо хуруудаад ялгцсан тэр өвгөнд үлчин байсан байхгүй. Тэгээд тэр өвгөн амар их юм асуун. Тэгээд ингээд энэ эрэг болтны яадын, тэр нь яадын гэж асуудаг байхгүй. Тэгээд тэр өвгөнийг гарахтаа харсан чиглэлийнхэн бүх гарын авлагыг бид нар оройн авчраад уншдаг байсан. Мараарсан. Аяг бол нөгөө өвгөн чинь нэг 2 хоногийн дараа ирээд энийг асуух юм байна гэж. За гарын авлага уншдаг. Энэ нөгөө бүтээгдэхүүнийгээ таньж мэддэг. Энэ чадварыг надад тэр хүн суулгасан байхгүй юу? За Life is Good podcast-ийн дэмжигчээр Титэн Music Store Түмэн Молын 5 дахь хүрт байлж байгаа. Хамгийн сонирхолтой нь тэр хүн нь миний хадам аваад. Зөв хүнтэйгээ сууж байна. Учрах хэвээр хүмүүс байж. Эсвэл хадам аав чинь мэдээд ирээдсэн юм болоо танаад ирсэн юм болоо. Үгүй хаа. Үгүй л дээ манай хадам аав тэгж их таньж намайг танихгүй шүү дээ. Ер нь амар тийм зарчимч хүн байхгүй. Ингээд юм болгоныг өөрөө айгу техник дуртай. Тэгээ ингээд их л юм авах гэсэн юм шиг номын төвийн захирлаас учраас ингээд байгууллагатаа юм авах гэсэн байгаа шүү дээ. Тэгээ дээр үеийн хүмүүс чинь нөгөө нэг л байгууллагын хөрөнгийг үрж одоо мөнгөний үрж хөрөнгө авах гэж байгаа бол бүх үйлдэлийг ашиглах хэрэгтэй. Нөгөө ашиг төлөвийн одоо тооцсон шүү дээ. Тэгэл тэр хүн ингээл метр гаргаж ирэл хэмжээл ингээл тэгэл коноп болгоны асуугаал явдаг гэсэн байхгүй. Тэгээд эндээс юу сурсан бэ гэхээр ердөөсөө бүтээгт заарах гэж байгаа бол тэр бүтээгдэхүүнээ бүтэн мэдэх хэрэгтэй гэдэг шаардлага. Энэ борлуулагч хүнд тавигдах суурь одоо критерий. За энэний дараа хоёр дахь юм юу вэ гэхээр янз янзын ааштай хүмүүс ирдэг байсан. Согтуу ах ирнэ. 13 дугаар сарын цалингаа авцсан Гокийн согтуу ах нар ирнэ. Мөнгөтэй. Агсан согтуу 50, загнан янз бүр болно. За тэгэл байж тал нөгөө бараагаа сонгохоос бол авгаа нөхөр хоёр хоорондоо муулцсан ааштай ихч загнан тэ. Энд би юу сурсан бэ гэхээр хүнтэй харилцаж сурах хэрэгтэй. Хүний хүсэж байгаа мэдээллийг өгөөд худалдаа авах эрхийг өөрт нь олгож сурах хэрэгтэй. Тэрнээс борлуулагч нарын хийдэг нэг алдаа байдаг байхгүй. Нийт ингээд тулгаал юмаа тулгаал зарах гал ингээд зөв зарах гэж байгаа зөв. Гэхдээ худалдаа авах эцсийн шийдвэрийн тэр үнд үлдээдэг байх юм. Орон зай руу нь халдахгүй байх те. Энийг нь сурах хэрэгтэй юм бил. Ийм нэг хоёр суурил юм уу гэж. Бас нэг юм би сурсан тийм дээр. Бас энийг би энэ тэнд ярих айгуу дуртай. Юу гэхээр тухайд номонд би ингээд худалдагч хийж хахад Panasonic-ийн зардаг байсан байхгүй бид нар. Тэгээд баяр сайхан захирал ингээ бараа хүргэж ирээд тэгээ ингээ бараа буулгаад байжсэн чинь нэг юм лифлет урагдцсан байсан байхгүй Panasonic-ийн нэг лифлет жижиг юм шүү дээ. Тэгэхээр нь базагдсан урагдсан бахад би хогийн сав руу шидчихгүй юу. Тэгсэн чинь баяр сайхан захирал ирээд энийг хий хайсан гэдэг байхгүй. Тэгэхээр нь би хайсан гэдэгсэн чинь. Энэ хитэн төгрөгийн үнэтэй чиг мэдэж гин үү. Тэр нь ойтон юугаа мэдвэ те мэдгүй гэдэгсэн чинь. Яг $1 байж магадгүй те. Гэхдээ энэ хэдийн $1 ч гэсэн энэ лифлетийг хийхийн тулд хэдэн хүн ажилласан бэ? Хэдэн цаг ажилласан бэ? Ямар их мэдээллийг энд багтаахын тулд судалгаа шинжилгээний ажил орж иж энэ цаас үйлдвэрлэгдсэн бэ гэдэг чи яагаад бодоогүй юм бэ гэж. Тэгэхээр эндээс би юу сурсан бэ гэхээр бусдын хөдөлмөрийг хөндлөж сурах хэрэгтэй.
Айгуу чухал юм байхгүй. Харахад нэг алгын шинэ цаас. Гэтэ цаана ямар их хүмүүсийн хөдөлмөр цаг зарцуулагдсан бэ. Тэгэхээр би баяр санаа захиралд айгуу их баярлж байдаг байхгүй. Энэ мэтчлийн юмнуудыг бид нарт айгуу их сургаж ирсэн байна. Одоо эргээ харахад. Тэгээд тийм ч учраас би нөгөө одоо ингээд дэлгүүрүүдээр яваад борлуулагч энтерт боломж гарах юм бол би тэдэрт бас яг ижил юм хэлхийг хичээдэг. За ер нь бол одоо ингээд энэ жаа инх жаргал захирал одоо нэг иймэрхүү замлыг туулаад ингээд ирсэн нэг хувь хүний сэдвийн хүрээ ерөөхдөө бол ингээд хаагдаа дараачийн сэдвэл рүү хэдүүлээ орцгоё. За ерөөхдөө бол одоо нэлээд таньдаг болчлоо. LG-гийн соёл одоо философикал түрүү ярьлаа. Тэгэхээр яхаа аргагүй нэг солонгосчуудыг яхасаар аргагүй болж байна. Солонгос үндэстэн яхасаар аргагүй болж байна. Тэндээс бас та юу сурав солонгос хүмүүс? Ер нь одоо солонгос хүмүүстэй харьцаж байгаа одоо тийм үү? Тий, одоо ингээд миний өдөр тутмын ажлын нэг 60 гаруй хувь нь бол солонгосуудтайгаа харилцсан. Тий. Биш 60 гаруй хувь нь одоо дилерүүдтэйгээ харилцсан. За 30 гаруй хувь нь би солонгосуудтайгаа харилцсан. 10 гаруй хувь нь оффистоо дотроо үйл ажиллагаа руу харна. Тэгэхээр тэндээс одоо ингээд нөгөө үдсэж байгаа хүмүүстэй манай монголчууд нь солонгос хүмүүсээс бас нэг ийм зан чанар байдаг. Энийг сурвал гэм үү? Тийм. Тий. Яг уу би ч л солонгос хүмүүсийг үнэлж өгнөх хүн нь бас биш л дээ. Гэхдээ миний зүгээр харж байгаа солонгосуудаас бид нар юуг сурах ёстой вэ гэхээр энэ ажиллаж хичээнгүй, ажилдаа үнэнч хандж байгаа энэ хандлагыг сурах ёстой юм шиг. Энэ бол яг бас эргээд ингээд том зургаар ингээд одоо ингээд харахад бол энэ солонгос улсын хөгжлийн түүх юм болов, хөгжлийн нууц нь эндээ байсан болов гэж боддог. Солонгос хүний нэг сайн юм байна. Нэг одоо жишээлбэл заашгүй сурах ёстой юм. Ажлаараа өвдөж чаддаг. Асуудлыг зовлон гэж хардаг. Асуудлыг хөгжих боломж гэж хардаг. Ямар ч хүндрэлийг энийг шийдэх аргыг олно гэдэг чинь чи хөгжиж байна гэж өөрийгөө хардаг. Ямар ч тохиолдолд сэтгэл хөдлөлөө дарж идэг. Одоо жишээлбэл бизнес чи их олон болно шүү дээ. Тэ нөгөө ингээл зөндөө асуудал гарна. Тэр болгонд солонгос хүмүүс яадаг вэ гэхээр хамгийн түрүүнд сэтгэл хөдлөлөө дардаг. Илүү прагматик ханддаг юмд. Тэгээд хизээч нь яцшгүй юм бууж өгөхгүй. Одоо өстой never give up тэ өстой ингээд үзээлээ юмны хард гартлаа. Үгүй гэдэг хариултаар тухайн үед хандгүй. Үгүй гэвэл яагаад үгүй гэж дахиад ахлагдаг юм шиг. Тэгэхээр энэ бол монголчууд бидний хувьд бол сурах хэрэгтэй. Нийтлэг монголчууд гэсэн. Болохгүй гэнэ болохгүй зааз гэх ингээл орчдөг тэ. Гэтэл солонгос хүн эсрэг болохгүй яагаад болохгүй. Тэгвэл эсрэг нь бас нэг юм байна. Асуудал байна гэвэл чиний асуудал. Солонгосууд тийм ш. Гэхдээ тэгвэл би энд юу хийж чадах юм? Миний зүгээс би юу хийх вэ? Би юугаар туслах вэ? Яаж би өөрийгөө өөрчлөх вэ? Хандлагын асуудал байгаа зү. Тэгэхээр ийм юмнууд бол солонгосуудад үнэхээр бас давуу байдаг. Дээр нь нэмээд нөгөө явсан хүнээс үг сонс гэж герман хүмүүсээс та 10 жил амьдарсан ч бас нэг ямар ч нэг хоёр үйлдвэр байгаа. За тэгэл одоо нөгөө цаг барьдаг гэж одоо германуудад тодорхойлдог зүйл байгаа шүү дээ. Бүр сурцсан бүр багасаа сурцсан байгаа. Одоо миний нэг германд сурсан юм гэвэл цаг баримтлах бол бас үнэхээр ялчгүй ингээд ясан цуцдаг. За тэгээд нөгөө нэг юм хоёр дахь юм үнэхээр чаддаг юм аа чадна гэж хэлдэг германд. Чадахгүй юм бол би сайн мэдэхгүй наа гэж хэлдэг. Тэгэхээр нэг иймэрхүү одоо герман хүмүүсийн юм байна л да бас харахад ийм хатуу, хөтүү, хүндий, хүйтэн юм шиг боловч нэгэнд тэр хил хязгаараа даваал ороод ирэх юм бол хүнд ч туслахад билээ. Ийм гурван чанар идэв герман. Тэгэхээр манай солонгосод хэлдэг чи бол герман гэж. Нөгөө германууд болохоор чи бараг солонгос юм биш үү. Тэгэхээр яг аль талаас нь авах юм аваад мэдээж монгол хүний саруул ухаан энэ бүгдийн ард илүү л байдаг байх гэж би боддоо шүү дээ. Яагаад одоо бид хэд нөгөө нэг та нөгөө ээлжийн төлөөлөгч учраас албан ёсны газраас энэ бараа бүтээгдэхүүнийг авах хэрэгтэй вэ? Зөв. Тэгэхээр ер нь бол одоо эн чинь дэлхий бол даяарчлаа тий. Худалдааны портал чинь нээлттэй болчихлоо шүү дээ. Ингээл онлайнаар хүн хаанаас хүссэн юм авчиж болно шүү дээ тий. Гэтэл энэ болгоны ард талд нэг хит хитэн нюанс байна. Яагаад жишээлбэл хэрэглэгч жишээлбэл LG-бээс шопод очиж албан ёсны газраас авах хэрэгтэй. Яагаад LG-г зарж байгаа бусад албан ёсны дилерүүдээс авах хэрэгтэй бэ гэж. Нэгдүгээрт бол бүтээгдэхүүн сонголт нь тэнд зөв мэдээлэл авна.
Нэг. Хоёрдугаар харьцуулж үзэх боломж гарна тий. Гуравдугаар хамгийн гол шалтгаан бол засвар үйлчилгээ баталгаад хугацааны хамгийн том давуу талыг тэнд л эзлэнэ. Жишээлбэл юу гэдэг юм бэ? Би одоо хаанаас ч юм одоо Хонконгоос Америкаас ч юм нэг авчи эвдэрчлээ гэж боддог тий. Одоо Солонгосоос авсан эвдэрчлээ гэж боддог. Тэгвэл тэрний баталгаад хугацаа үйлдвэрлэл сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтүүд дээр асуудлууд гарна. Ямар авсан юм буцаа Солонгос явуулдаг шүү дээ. Гэтэл чинь аль биесний газраас авчгаар аль биесний засвар үйлчилгээний эрх нь байж байгаа учраас эндээ байж байгаа учраас тэндээс үйлчилгээ авах юм боломжтой. Жишээлбэл хүмүүс ингэ асуудаг л да. Би LG-ийн зураг төрөгчийг Солонгосоос авсан юм аа. Энд ирсэн чи эвдэрчлээ гэж. Аргагүй. Ягдвал энэ чи 60 Hz 50 Hz-ийн ялгаа шүү. Жишээлбэл Солонгос Hz-ийн ялгаа зөрүүлээд өөрчлөсөн шүү дээ. Солонгосч бол 50 гэдэг манай 60 ах жишээ тийм. Энээс болоод тогны хэлбэлзлээс болоод цахилгаан хэрэгслийн шатах магадaltaй байхгүй та. Тэгэхээр энийг жишээлбэл яг л энэ улсад нь зориулж энэ улсынхаа стандартад зориулж үйлдвэрлэсэн тэр бүтээгдэхүүнийг засвар үйлчилгээний баталгаатай газраас авах нь хэрэглэгчдэд одоо баталгаатай аюулгүй байдлыг бүрдүүлж байгаа байхгүй. Зөв. Тэгээ би өстө үнэхээр айгуугаа сэтгэл хангалуун асуултанд хариулт авчлаа. Бүр ямар ч гоё асуулт би олоод асуучваа. Мөн тэгээд одоо энэ олон цахилгаан барааны дэлгүүрүүдээс яагаад та LG Best Shop-ыг одоо зорих ёстой вэ гэхээр мэдээж LG Best Shop-ийн хувьд бол түрүүний ярьсан аль бие ёсны гэдэг зүйл байгаа. За мэдээж одоо үйлчлэгээний хувьд гэх юм бол манай LG Best Shop бол одоо хамгийн нэг эсрэг нэг eye to eye гэдэг тийм үйлчлэгээр бол яг хэрэглэгчтэй асуудлыг ярилцаж үйлчилдэг. За гурав дахь юм бол мэдээж бас тусгай гэрээтэй бараанууд бол зардаг. Тусгай бараанууд. Онцгой бараанууд гэх юм одоо жишээлбэл Bosch таврын хамгийн том загвар за тэгээд Stand by me гэдэг одоо зөөврийн 27 инчийн дэлгэц байна. Гэх жишээний зүгээр тийм юмуд бол байдаг. Хоёр дахь юм бол буцаад нөгөө membership гэдэг юм уу. Зүйлсээр иймэрхүү ялгаатай бол байдаг. Мөн одоо 5 дахь хувьд ч гэх юм уу. Ингээ ялгархууд байна. Хоёр дахь юм бол одоо зөвхөн LG-ийн барааг зардгаараа хамгийн том давуу талтай. Олон бараа хойл зарддаг зөвхөн LG-ийн бүх төрлийн цахилгаан бараануудыг бол зардаг байгаа. Өндөрлөж байна. Өнөөдрийн бас урилгыг хүлээн авч ирсэн их жаргал зөвхөлтэй маш их баярлалаа. За тэгээд та бүхэн одоо 2025 оны хамгийн сүүлийн үеийн технологиудын цахилгаан барааг авахыг хүсчихвэл LG Best Shop-ыг зориорой. Тэгээд мөн сонголт бас зөв байг. Мөн бас одоо асууж тодруулах зүйл байх юм бол LG Best Shop-ийн Instagram болон Facebook хуудасуудаар мөн доор харж байгаа дугааруудаар бас холбогдох боломжтой. За тэгээд одоо Life is good. Амьдрал сайхан.